асуулт асууж үг гэлээ. За гişүүдтэй өглөөний мэнд хүргье. За одоо уг нь бол нэлээд чухал асуудал хэлцээд байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бид нэр юун дээр алдаж, юун дээр онжоогоо бас зөв дүгнэж чадвал ажлууд бас эрчимчин урагшлна. Төсвийн гүйцэтгэлийг ч гэсэн бас яг энэ зарчмаар явах хэрэгтэй юм байна. Гэтэл ерөөсөө энэ гүйцэтгэлийг одоо сонсох, тайлан сонсох дээр дандаа формалддаг иймэрхүү зүйлүүд байна. Төсвийн гүйцэтгэлийг л яг таг ярьж иж, нэлээд детальны ярьж иж эрхчлэлийн төсвөө зөв бохох байхгүй. Гэтэл бид нар энэ тайлагнах процессыг дандаа ингэж учир дутагдaltaй ийм байдлаар хийж ирснээс болоод өнөөдөр чи би гэдэг зүйлүүд ингээ газар авт гарч байна. Тэгэхээр энийг ерөнхийдөө бас нэг шин төвшөнд гаргах маш энгийн байлгамаар байна. Өөрөө өөрсдөө ойлгохгүй баахан ийм аргачлал гэдэг юм уу ийм зүйлүүдийг ярьдаг. Энгийнээр хүнд ойлгомжтой, иргэдэд ойлгомжтой. Тоон чанараар илэрхийлдэг юмэр. Тэгээ монголчуудын хамгийн нэг ийм зүйл байгаа. За би монголчууд гэж ерөнхийд нь ярьчлаа. Төр дээр очихоор тайлагнаж чаддгүй. Ерөнхийдөө тайлагналтыг тоон болоод тодорхой үзүүлэлтээр гаргаж чадахгүй баахан хурал зөвлөгөө хийлээ, тэглээ, бүсийн чуулган хийлээ. За ийм хурал зөвлөгөөнийг 5 удаа хийлээ ч гэдэг юм уу. Ингээд энэ ажлуудыг ерөөсөө дүгнэх боломжгүйгээр ийм байдлаар тайлан ирдэг, тайлан аргаар зузаан боловч тэн дээр ерөөсөө одоо яг бодиттой биш байна гэдэг зүйлийг манай явуулж байгаа тайлангуудыг олон улсын байгууллага дүгнэж байгаа шүү дээ. Бидэд энэ одоо юу гэдэг юм фатв дээр ч гэсэн ийм алдаанууд гарч ирсэн. Ерөөсөө л энэ. Тэгэхээр бидэд энэ тайлагнах гэдэг асуудлыг ийм формалддаг биш. Тэгээд энэ тал талын институтсууд ингэ шийдэг биш нэг зөв болгомоор байна. Тэгээд өнөөдөр энэ тайлагналтын асуудлыг хуучин бол хэрэглэх газрын даргаас бас чиглээд ерөнхийдөө асуудаг байсан. Одоо ингээд хэрэглэх газрын дарга мэдэхгүй. Тэнд тусдаа сайдтай гэж байгаа. Тэгээд тэр байгууллага маань дөнгөж шин тутам одоо бас нэг бэхжих гээл үзээд ах шиг байна л да. Тэгээд хаана бас дутагдaltaй юм байна. За ийм зүйлүүд байгаа учраас энийг ер нь нэг цаашдаа бас нэг тодорхой болгоод энэ сайд нарын чиг үүрэг өнтрийг ойлгомжтой болгомоод эсвэл тэр байгууллага бэхжүүлэх тал дээр нь дэмжээч ч юм ингээд нэг цэгцэрэхгүй бол тэгээд ерөөсөө ингээд ганц төмөр сайд болохоор за аудита загнаал та нар зүгээр буруу яриад шүү ч гэх юм уу. Ийм байдлаар энэ иргэдэд энэ болж байгаа бүтж байгаа юу гэдэг зүйлээр мэдээлэл өгөх болцоогүй байгаамаа. Тэгэхээр энэ дээр нэг анхаараач гэдэг зүйл байна. За хоёрдугаар нэг тодорхой үедээ асуулт асууя. Энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа бүх зүйлийг бид нар бол энэ амжихгүй. Тэгэхээр энэ дундаас яг тодорхой одоо салбарын зүйлүүдийг идэвхжүүлэх маш эрчимтэйгээр идэвхжүүлэх гэж ярив би. Ийм зүйлүүдийг бүр онцгой салбарын сайдууд анхаараач. Жишээ нь уул уурхаан эдийн засагтай, уул уурхаан бүтцийн одоо орон шүү дээ. Уул уурхаан эдийн засагтай орон. Энэ чиглэлийн бодлогоо одоо хаана яваад байгаа юм бэ? Баялагын сан чи амилах юм уу? Баялагын сан гэхээр одоо ганц нэг л одоо компаниудын асуудлыг нэр заагаал яриад байгаа юм. Бусад тэр стратеги ордуудын асуудал чи хизээ яригдж байгаа. Хилцээр хийх гээд байгаа мó? Ер нь ямар байдалтай яваад байгаа юм? Би ерөөсөө энэ мэдээллийг ойлгохоо боллоо. Тэгээ нэг сайдаасаа даваад нэг нөхөр бэтгээд нэг чанга орилчиж байгаа. Жагсан чиг шиг. Тэгээ энэ орон зай дээр чи ер нь Монгол улсад хөрөнгө оруулах юм уу? Энэ ямар зүйл яваад байгаа юм бэ? Тэгэхээр аль сайд нь хариуцаад байгаа юм бэ? Тэгэхээр энийг нэг тодорхой бас хариулж өгөөч. За хоёрдугаарт энэ ногоо эдийн засаг яриад байдаг боловч яг их зүгээр юм модны үг болгож л хэрэглээд байна. Тэгэхээр энээсээ хизээ гараад яг тодорхой бодиттой зохицуулттай төрийн одоо бодлого гарч ирэх юм бэ. Манай яг бодлогын бичиг баримтуудад тусагдаад байгаа боловч яг энийг дэмжсэн үйл ажиллагаанууд маш хуулийн эрх зүйн талаас дутмаг байна. Тэгэхээр цэвэр хүчний асуудлыг бас ярмаар байна. Газрын гүний дулааныг шийдэж чадвал энэ аймгийн төвд бол Улаанбаатар хотын бас энэ агаарын бохирдлыг энэ дулааны их усүрийг нэмэгдүүлэх боломж гараад байдаг. Гэтэл энэ хөрөнгө оруулалтыг татъя гэхээр энэ газрын гүний энэ дулааныг ашиглах хууль эрх зүйн орчин одоо хүртэл Монгол. За засгийн газрын хэрэглэх газрын дараа учрал сайд хариулъя. За үндэсний баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. За 2007 онд их хурлын тогтоол гарсан 16 15 стратегийн орд нэмээд 1 жилийн дараа 1 орд нэмсэн байлээ. Дахиад 39 стратегийн ордон тэр дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой орд мó энийг их хурлд оруулж ирээ гэд их хурл шийдчихэд байхад 18 жил хавд тарсан. Энэ 18 жилийн хугацаанд тэр 39 стратегийн ордуудыг гадаадын иргэдэд зарсан, үрсэн, ашиг хонжоо олсон офшор руу аваад хийсэн. 18 жилийн хугацаанд тэр баялагын сангийн тэр баялагтаа эзэн болох тэр боломж байсан. 18 жилийн хугацаанд одоо бараг бодоод үзвэл энэ чинь хүүхд
сургуулаа төгссөн, цэрэгт явж байгаа ийм нас шүү дээ. Гэтэл 18 жил ингээ өнгөрцөн. Тэгэхээр энэ дээр хилцээр хийж байгаа. Хилцээр гэдэг бол хэрүүл биш. Тулгын шаардлагат бас биш шүү. Хилцээр гэдэг бол ширээний ард суугаад санхүүгийн модель дээр түшиглээд үндсэн хуулийн тэр газрын эвлийн баялагын 50 дээр нэмэгний ард түмэн эзэмшнэ гэдэг заалтыг хангуулах тэр босхийг давахын төлөө хийж байгаа хилцээр. Тэгээ ингээд энэ 39 стратегийн ордыг эргээд харахад энэ стратегийн ордууд төр хилцээр ихэд их төвөг учирнаа. Энэ танхимд сууж байгаа хүмүүсийн манлайлал би бас хэрэгтэй гэж боддог. Одоо хөдөө орон нутгаар үндэсний баялагын сангаа иргэдтэй авчрээ 34-өөс 50% авъя гэд манай одоо төрийн тэргүүн байсан батлага ерөнхийлөгч яриа явж байгаа. Үгээрээ биш үйлдэлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог төгрөг нуурын ордыг одоо бид ярих цаг бас ирсэн. Тэгвэл адилхан ярина. Тэгэхээр бүгдээрээ л яриад явъя. 39 стратегийн ордыг ярихаар бүгдээр энийг ярьж байна шүү дээ. 5 бүлэг ордын 50%, 3 тэрбум тонны нөөцтэй 15 их 80 төгрөг зөвхөн тусгай амнаатын 5%-аар бодвол ард түмэнд ирэх ёстой байсан. Ийм орд штэ. Улаанбаатараас нэгэн цаг яваад очдог. Тэр орд 250 сая доллараар 4 гадаадын иргэн зарагцаа. Хонконгийн сайт дээр байна. Офшороор дамжуулаад. Энийг хилцэх юм уу? Эсвэл ялгаж аваад хилцээр их юм уу? Тэгвэл 39 стратегийн орд дээр адилхан хилцээр хий. Тийм учраас би бүх ард түмнээс сонгогдсон Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ биш үйлдэлээрээ энэ ажлыг бас хийж харуулаасаа гэж би бодож байна. Итгэж найдаж ард түмэн харж байгаа. Ийм Монгол дээр байгаа 138 мянган төгрөг. Энэ мөнгийг яаж нэмэгдүүлэх вэ гэж энэ ажлын хэсэг өгүүлээ үзэж байгаа. Одоо тухайн сайд энэ 39 стратегийн ордын их хурлын тогтоолыг оруулж ирнэ. Ингээд бүгдтэй нийжил хилцээрийг эхлүүлнэ. Ингэсэн цагт энэ 138 мянган төгрөг нэмэгдэнэ. Ингээд энэ бол ард түмний дэмжлэг дор Монголын ард түмэн байгалийн баялагтай эзэн болох цаг ирсэ гэдгийг л хэлье. За ногоон хөгжлийн асуудлаар одон туяа сайд. За ганц ядар сайд дор чанд хариулъя. За баярлалаа. За ногоон эдийн засгийн хувьд бол бид нар 2030 он гэхэд нийт эрчим хүчний их усрын 30% нь ногоон байна гэд хурлаараа баталсан. Энийхээ төлөө явж байгаа. Энийг бол тийм. Сайн зориг гишүүнтэй бол тэр хөрснийг үний дулааныг ашиглах энэ асуудал дээр бол санал нэг байгаа. Тэгээ энэ дээр бол анхны зардал их өндөр юм блэ. Суурь судалгаа өргөмжлөг их хийх юм блэ. Нэг хийсэн тохиолдолд урт хугацаанд маш их зардал багтаа үр ашигын хувьд бол байгаа. Тэгтэр нөө хөрөнгө оруулалтын асуудал гарч байна. Төсвүүдээр бид нар орон нутгт дээр мөнгө тавьж чадах үгүй гэдэг. Ерөнхийдөө бид нар 30 жилийн хугацаанд бол дид үтсрүүг мөнгө хийж чадаагүй шүү дээ. Үйлдвэр барийг сайхан яриад байдаг. Дид үтс авахгүй бол ямар нэгэн үйлдвэр байх юм бэ? Эрчим хүч авахгүй бол зам төмөр зам байхгүй бол тэнд ямар ч үйлдвэр бариад үр ашиггүй шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээр энэ эрчим хүч рүүгээ оруулъя гэх юм бол төсвийнхаа бодлогоос эхлэх хэрэгтэй. Хөгжлийнхаа бодлогоос эхлэх хэрэгтэй. Гаднаас орж иж байгаа их усүрээ дид үтс рүүгээ оруулж ирж иж тэнд нөгөө хувийн сектор чинь бизнес их. За сайн зэрэг гишүүн тодруулж сууя. Би нэг зүйлийг хэлмээр байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр митийн ийм бодлогын бичих баримтуудыг гүйцэтгэлийг одоо цахимаар одоо тайлагнадаг. Хүссэн үедээ гишүүд нь ч юм уу сонирхчдгээд одоо ороод харж идэг. Энийгээ тэр яг цаг хугацаанд албан ёсоор дүгнээд бас нэг оруулж ирдэг процесс руу орохгүй бол та хэд маань тэндээ дүгнж ягаад баан хэрэлдэж ягаад энд орж ирээд засгийн газрын дотоод энэ сайд нарын үйл ойлголцлоо энд ярьсаар байгаа дуусчаад байна. Тэгэхээр энийгээ бас гишүүдэд урьдчилаад харж идэг бас ийм болцоог нь бүрдүүлээд цахим руу оруулаа. Бүх одоо үзүүлэлт зорилтуудыг оруулж явах ямар байдалтай явж байгааг одоо 7 хоног тутмаар апдейтийг оруулж байгаа гэдэг зүйлийг хэлмээр байна. За дараагийн нэг асуудал энэ хот тосгоны эрх зүйн байдал хууль хэрэгжээд явж идэг, хэрэгжих гээд байдаг. Энэ дээр ерөөсөө дөрвтэй ажиллаж байгаа юм алгаа. Энэ чин цаашдаа энэ суурин газар дээр үүсэж байгаа нөхцөл байдлыг урьдаас харах, тэнд байгаа өмчийн эрхийг хамгаалах, тэнд байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг хамгаалах, тэнд байгаа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хамгаалах асуудал байгаа даа байхгүй. Тэрнээс биш хідэн байшин барилга засаг захын нэгжийг өөрчлөлт тугай асуудал биш. За учрал сайд гараа явуулсан. Ганц төмөр сайд хариулах уу? За ганц төмөр сайд.
Ер нь бол сайн зүрх гишүүнтэй санал нэг байна. Тэгээ бид нар одоо өнгөрсөн хугацааны буруутгалыг нэгнлүүгээ чихээл жишээлбэл сая учрал бол алдаа гаргаж байна. Батлаг ерөнхийлөгч бол хөдөөгөр яваад энэ баялагын сан хэрхэн амьлуулах тухай хилцүүлэг хийж байгаа шүү дээ. Гэтэл тэрийг улс төржүүлээ бүгдэнд нь хамаатай энэ төр гэл ингээ Монголыг хуваадаг, дайсагнуулдаг энэ юмаа бол болох хэрэгтэй аль аль төвшөндөө. Ер нь сайн зүрх гишүүний хэлж байгаа энэ тайлагнал төлөвлөлтийн гүйцэтгэлийн юм чинь ингээд нэг платформ дээр гараад тэр нь ингээд хүмүүс харж болдог тэр зүйлийг та нар хийгээч гэдэгтээ бид санал нэг байгаа. Сарын өмнө засгийн газраар энэ тухай тогтоол батлагдсан. Одоо тэр програм хангамжийг бид нар худалдаж авах ажлаа хийж байна. Ингэх юм бол бид нар сар болгоно яг аль бодлого хаана очоод ямар үр дүнтэй байгаа вэ гэдгээ бүр тоон утгаар нь байнга хараад явах ийм бололцоо бол бүрдэх юм аа. Энийг 25 онд багтаж бид нар хийж чадах юм. За 1 минут нэмж өгье. Тэгээ үнэхээр яг энийгээ бүрэн хийж чадах юм бол бид нар бол энэ хяналт гүйцэтгэлийг бол байнга хардаг ийм боломж бол бүрдэх юм аа. Тэгэхгүй бол нэг нүгөө хэлэхэд 2 сарын 1-нд бүх яамны тайлан ирж байна. За эдийн засгийн яамны хяналт шинжилгээнд дээр байгаа 6 залуу яг 14 хоног ноцолдоод дүн тавиад гаргаж байна. Хуулиараа ийм. 2хан 7 хоногт дүн тавьдаг. Үнэлгээ хийдэг. Тэгтээ ажлууд нь цөөхөн учраас бол асуудал алга л та. Гол нь газар дээр нь очиод асуудлыг харах боломж бол тэр 2 сарын 1-ээс 2 сарын 15-ны хооронд бол тэр боломж нь бол байхгүй юм билээ. Тэгэхээр бол аудитын хэлж байгаа нэг талаасаа та нар газар дээр нь юм харсангүй гэж байгаа зөв. Нөгөө талаасаа хууль журмаараа тийм боломж алга. Тэгэхээр одоо хэдүүлээ яг энэ цахим платформ нэгдсэн бүх хүн датагаа өгж идэг, тэгээд харагдаж идэг зүйл рүү явах нь зөвөө. Би таны саналыг бол дэмжиж бид нар ажил хэрэг болгож байгаа гэдгийг хэл. За сайн зэрэг гишүүн ахиж тодруулж асууя. 2 удаа л болдог. За хот тосгоны эрх зүйн байдлын хуулийг нэг анхаараач яадсан газар. Энэ уг нь бол одоо үндсэн хуулийн өөрчлөлтийг бас амлуулах томоохон асуудал байгаа. Энэ хот гэдэг ганцхан Улаанбаатар хот л байт юм шиг сэтгэхүйгээс гарах. Энэ эдийн засгийн төвлөрлийг зах зээлийн зарчмаар зөв тараан байршуулж хуваарлах, цаана эдийн засгийн асуудал, хүний эрхийн асуудал. Энэ асуудлыг ерөөсөө бас анхаарж байгаа ерөөсөө зүйлүүд харагдахгүй байна. Тэгээ эцсийн дүндээ одоо сүүлийн зүйлээ хэлмээр байна. Энэ засгийн газар бол Монгол Ардын нам, Ардсан нам, хүн намын хамтарсан засгийн газар шүү. Асуудлыг жоохон бодиттой хийж байгаа зүйлүүдийг нааж ярихдаа бас сайхан байгаа боловч яг асуудал яриад ирэхээр ингээд танаа манаач шиг манай сайдаас илүү асуулаа, танаа сайд яагаад юм хариулдаггүй, орж ирдэггүй ингээд нэг ийм явган юм одоо хэдүүлээ болио. Тэгэд энийг ч гэсэн улсын хурлын дарга бас хэлээд ирсэн шүү дээ. Сөрөг хүчний дүрээр одоо Ардсан нам маань, хүн нам маань орж ирж ерөнхий сайдын цаг дээр За одоо